За тэгээд ялангуяа боловсролын салбар дээр бас сая цогтгол дараагаад хэлдэг. Ялангуяа тэр ур чадрын нэмэгдэл хоол унааны мөнгийг одоо хасчихсан. Одоо нэг нэмэгдэхүүний байрыг солилцоод нийгмийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг одоо нэг гол ойлголт энэ дөр үргэлжлэж байна л да. Нэг талдаа үндсэн цалингийн нэмж байгаа юм шиг мөртлөө нөгөө талаас насчихдаг. Ийм ойлголт бол байхгүй. Одоо бидний одоо шууд манай боловсролын салбарын хэлэлцээрчдэр, эрүүл мэндийн салбарын хэлэлцээрчдэр аль шутгаараа одоо яг нэмэгдэх урамшууллуудад аливаа төрлийн өөрчлөлт ороход бол тухайн салбарын өдөршний эвлүүдтэйгээ зөвшөлдснө гэсэн тийм заалттай. А тэр үүднээсээ одоо шууд төр засаг, яам, эрх баригч нар дангаараа ийм шийдвэрийг гаргах ирэхгүй шүү. А тэгээ ер нь одоо шууд яг салбарын өдөршний эвлүүд, манай ажилтан албаагчид, гишүүд Монголын өдөршний эвлийн холбооноос тавьсан шаардлага бол бид нар бол бидний хүсэл хүлээлт бидний одоо юг үрдэн гэж үзэх вэ гэхээр яг гар дээр ажилтан албаагчдын гар дээр одоо шууд цалин нэмэгдэж ирсний дараа бидний энэ тэмцэл хөдөлгөөн жинхэнэ утгаараа үрдэнд хүрсэн гэж үзнэ. А тэр хүртэл одоо шууд одоо бидний үйл явц бүрэн зогссон гэж үзэх аргагүй шүү гэдгийг бол одоо бисаар хэлье. За тэгээд одоо сая хэлдэгдэж байна. Нэг талаас одоо шууд цалин өссөн хэсэг бүлэг улсуудын цалин нэмж байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа одоо бусад салбаруудын болоод зарим одоо шууд ажилтан албаагчдыг цомгдол хийгээд байдаг. Энэ бол одоо байж болохгүй зүйл бөгөөд яг энэ бол одоо бидний мөрдөж байгаа хөтөлбөрийн тухай хууль за мөн одоо шууд одоо салбарын болон хэлэлцээрүүд тодорхой одоо хэм хэмжээтэй байдаг шүү. Энийг одоо шууд засгийн газар маань дангаараа ийм үйлдэлүүдийг хийхийг эрс эсэргүүцнэ гэдгийг бас хэлэх хэрэгтэй.